Гэр бүл гэж юу вэ? Гэр бүл гэж эхнэр нөхрийн хайр сэтгэлийн харилцаан дээр үндэслэн эцэг эх үр хүүхдийг багтаасан нийгмийн анхдагч нэгж юм. Монгол улсын хэмжээнд 2017 онд 10,339 хос гэрлэлтэд бүртгүүлж, 2,448 гэр бүл гэрлэлтэд цуцлуулж байсан бол 2019 онд 10,721 хос гэрлэлтэд бүртгүүлж, 2,713 хос гэрлэлтэд аль биесээр цуцлуулжээ. Энэхүү статистик дунджаас харахад жилд дунджаар гэрлэлт 3.7 хувиар, гэрлэлт цуцлалт 10.8 хувиар нэмэгдсэн байна. Гэр бүл саллтын хор уршиг гэр бүлийн бүх гишүүдэд тэр дундаас хүүхдэд хамгийн их нөлөөлж байна. Таны гэр бүл ойр орчимд гэр бүл цуцлалтанд хамгийн ихээр нөлөөлж байгаа дараах хүчин зүйлүүд. Гэр бүлээс гадуур харилцаатай, архины хамааралтай, хардталтаас үүдэлтэй гэр бүлийн халуун дулаан уур амьсгал алдагдаж, үл ойлголцох байдал үүсэж байна уу? Тэгвэл нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, олон улсын Улаанбаатарын их сургуулийн гэр бүл судлалын тэнхимтэй хамтран гэр бүлийн зөвлөгөө боловсролын онл арга зүйн төвийг байгуулж, гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих, гэр бүлийг хамгаалах, хувь хүнд үзүүлэх ганцаарчилсан хосын, бүлгийн, утсаар болон онлайн бусад хэлбэрээр та бүхэнд үн төлбөргүй зөвлөгөө өгч үйлчлэнэ. Энэхүү төв нь олон улсын Улаанбаатар их сургуулийн хичээлийн веб байрны 209 тоотод байрлаж байна. Таны гэр бүл дахин давтагдашгүй үнэт зүйл. Энэ удаагийн дугаарт дэд продюсер Оюн Сүрэн багш маань өрхийн төсөв санхүү сэдвийн хүрээнд хичээлээ явуулахаар бэлэн боллоо. За өнөөдрийн хичээлийн сэдэв бол өрхийн төсөв буюу санхүүгийн тухай бид нар ярилцах гэж байна. За тэгэхээр өрхийн төсөв гэж юу хэлдэг вэ гэхээр тухайн гэр бүлийн орлого, зарлага түүнийг хөтлөн бүртгэх үйл ажиллагааг өрхийн төсөв гэж хэлж байгаа. Тэгэхээр өрхийн төсөв дотор маань мэдээж олж байгаа орлого маань хязгаарлагдмал байдаг учраас тухайн өрхийн гишүүдийн тэр хэрэгцээнд оновчтой хуваарлах тийм зайлшгүй шаардлага гарч ирдэг. Ингэж оновчтой хуваарлаад хэрэгцээндээ хүргэж чадах юм бол тухайн өрхгөр санхүүгийн хувьд менежменттэй байна гэж хэлэх боломжтой болдгоо. Тэгэхээр өрхийн төсөв маань дотроос үндсэн юм хэсгүүдтэй байгаа өөрийн гэсэн бүтэцтэй. Тухайлах юм бол өрхийн орлого, за өрхийн зарлага, орлогоос давсан зарлага, зарлагаас давсан орлого гэсэн ийм дөрвөн хэсэгтэй байдаг. Тэгэхээр тухайн өрхийн орлого гэдэг маань тэр гэр бүлд орж ирж байгаа орлогын их үүсвэрүүдийг хэлдэг. Тухайлах юм бол одоо цалин, тэтгэвэр тэтгэмж, бизнесийн орлого ч юм уу улирлын чанартай орж ирж байгаа орлого ч юм уу тухайн өрх гэрд одоо тогтмол бус хугацаанд орж ирдэг орлогыг бол өрхийн орлого гэж хэлж байгаа. За харин өрхийн зарлага гэж маань юу хэлдэг вэ гэхээр тухайн өрх олж байгаа орлогоосоо хэрэглээндээ зориулан зарцуулж байгаа тэр санхүү төсөв тооцоог өрхийн зарлага гэж хэлдэг. За харин орлогоос давсан зарлага гэж үг хэлэх вэ гэхээр орлого маань байгаа төвшнгөөс зарлага маань илүү гараад ирэх юм бол тухайн өрхөд үр төлбөр буюу зээлийн асуудал гараад ирдэг. Тэгэхээр нөгөө нэг хэрэгцээгээ ангах хэрэглээндээ орлого маань хүрэлцэхгүй байдлууд үүсгэхэд өрхгөр маань бол энэ орлогоосоо зарлага давах ийм байдлууд бас бий болдог байгаа. За харин зарлагаас давсан орлого гэж байгаа. Зарлагаас орлого даваад ирэх юм бол нэг талаараа өрхгөр маань орлогын их үүсвэрүүд нэмэгдсэн байж болно. Нөгөө талаараа хэмнэлттэй төсөв тооцоо сайтай гэр бүлийн хувьд бол зарлагаас нь орлого давдаг бас ийм онцлог байдаг. За энэ үед бол өрхгөрт хуримтлал гэдэг зүйл үүсээд өрхгөрийн бас одоо эдийн засгийн байдалд тодорхой үр дүн ач холбогдлууд бас гарч ирдэг байгаа. За бид нэр энэ өрхийн орлого зарлагын бас үндсэн асуудлыг өөрийнх нь гэр бүлийн санхүүдээрээс анхаарах хэрэгтэй байдаг. Тухайлах юм бол тогтмол орлого зарлагын хувьд бол өрхгөр хянах боломжтой. Жишээлбэл яаж хянах вэ гэхээр орж ирж байгаа орлогоо одоо юу гэдэг нь 7 хоногийн өмнө за эсвэл өмнөх орлого орж ирэхээс нэг 2-3 хоногийн өмнө орлогоо бид нар хуваарлаж болдог. За тогтмол орлогуудыг бол тогтмол зардлуудад хуваарлаж болно. Байрандаа хэдийн хүү, зээлэндээ хэдийн хүү, хоол хүнсэнд хэдийн хүү, хүүхдийн сургалтын төлбөрт хэдийн зарцуулах вэ гэдгээ төлөвлөж болдог. Гэтэл тухайн өрхгөрд маань
тухайн тогтмол бус орлого зарлагууд бас гарч ирдэг. За энэ бол бас маш ингээд төлөвлөөд тооцоолоод явхад жоохон төвөгтэй байдаг. Яагаад гэвэл тогтмол бус орлого маань улирлын чанартай, за эсвэл одоо юу гэдэг те бизнесийн орлогууд, хувьсах чанартай орлогууд байдаг. Тогтмол бус зардлууд маань ч гэсэн мөн яг адилхан хянах гэхээр хизээ гарах нь бас мэдгэдэггүй гинтийн төлөвлөөгүй зардлууд байдаг. Тэгэхээр Өрх Германийн тогтмол бус орлого зарлагыг хянаж төлөвлөхдөө аль болох урьдчилан бэлтгэх зайлшгүй шаардлагатай. Жишээлх юм бол орлогоо урьдчлаад одоо юу гэдэг нь те гинтийн орлогууд орж ирэхэд хуримтлалууга тодорхой мөнгийг хадгалдаг байх хэрэгтэй. За эсвэл гинтийн зардлууд гарч магадгүй, эсвэл эрүүл мэндийн асуудлууд ер нь цаашдаа үүсч магадгүй. За ийм тохиолдлуудад зарлагадаа зориулаад бас хэмнэлттэй ийм хуримтлалыг орлогоос бас хийсэн байх бэлтгэл шаардлагатай байдаг. За өрхийн төсвийг тэгэхээр бид нар яаж хийх вэ гэдэг асуулт гараад ирчдэг. Өнөөдөр өрхийн төсвийг хийнэхээр заавалжгүй бэлэн загваруудыг ашиглаад эсвэл бид нар өөртөө одоо юу гэдэг нь те байхгүй болохоор энэ зүйлийг хийхэд төвөгтэй юм шиг асуултууд гарч ирдэг. Тэгэхээр өрхийн төсөв хийх бол маш амархан. За энгийн зүйлүүдийг би та бүхэнд хэлье. Нэгдүгээрт нь бид нар өдөр бүр өрхийн төсвөө заавал хийх хэрэгтэй байдаг. Өдөр бүр. За өдөр бүр яагаад хийх вэ гэхээр тухайн өдрийнхөө одоо оройн нь ч юм уу те гэр бүлээрээ ярилцаад хэдэн төгрөгийг юунд зарцуулсан бэ гэдгээ эхнэр нөхөр за хүүхдүүд нь аав ээжтэй ч юм уу те ингэж бие биендээ одоо харилцах мэдээлэлээ дамжуулах бас боломжтой байдаг. Тэгэхээр өрхийн төсвийг бид нар өдөр бүр хийж чадах юм бол энэ маань өөрөө зөв санхүүгийн сахилах бад дадал хэвшил болж идэг давуу талтай байгаа. За ингээд бид нар өдөр бүр хийсэнгээ 7 хоногийн дараа нэгтгэж харж болно. Тухайлах юм бол 7 хоногийн сүүлийн өдөр энэ 7 хоногт бид нар хоолндоо хэдэн төгрөгийг зарцуулсан, унаа тэргэндээ хэдэн төгрөгийг зарцуулсан, хүүхдийн хэрэглээнд хэд зарцуулсан бэ гэдгээ 7 хоногийн сүүлд өдөр болгон тооцоо байдаг өрхвөл харахад маш амархан. За ингийн бол нөгөө гинтийн төлөвлөөгүй, хэмнэлтгүй, хямгадах боломжтой зардлуудаа харчдаг. Жишээ нь тухайн гэр бүлд хэн илүү зардлыг одоо гаргаад байна, хэн ямар ч одоо тооцоогүй байгаад байна гэдгээ уртл өрхийн төсөв хийж явахдаа ажиглаж болдог. За ингээд бид нар 7 хоног болгон хийсэн зүйлээ сарын дараа нэг сарын төсөв болгоод бэлдээд харах юм бол нийт орлогын чинь хэдэн хувийн хоолндоо, хэдэн хувийн хүнсний бус зүйлэндээ, хэдэн хувийн одоо юу гэдэг нь те байрныхаа зээлэнд ч юм уу эсвэл одоо бусад хэрэглээний зээлэндээ зарцуулсан юм бэ гэдгээ ингээд сарын дараа бид нар харна. Тэгэхээр тухайн өрхийн маань нөгөө орлого зарлагын зохистой байдлыг өрхийн төсөв хийдэг гэр бүл бол ажиглаад харах боломжтой. За тэгэхээр орлого зарлагын харьцаа тухайн өрх гэрт ямар түвшинд байх вэ гэдгийг энэ зураг дээр харуулж байна. Жишээлх юм бол олж байгаа орлогоо тухайн өрх гарч байгаа зарлагтайгаа ингээд тэнцвэртэй байлгаж чадах юм бол тэр өрх ер нь бол өрхийн төсөв дээрээ тооцоолох хэрэгтэй, цаашдаа хуримтлал үүсгэх боломжтой гэсэн үг болдог. За харин олж байгаа орлого маань их үүсвэр нь бага гэрнэ, гарч байгаа зардал маань олон төрөл байх юм бол энэ айл бол хэмнэлт хийх шаардлагатай буюу хэмнэлтгүй байна гэж хэлж байгаа. Тэгэхээр яагаад хэмнэлтгүй байна вэ гэхээр энэ Б зураг дээр харагдаж байна. Орлогын 2 их үүсвэртэй нэ орлогоосоо давсан зардлууд маш их гаргаж ирж байна. Тэгэхээр энэ маань өөрөө хэмнэлтгүй амьдарч байна гэсэн илэрхийлэл болдог. За харин орлого маш бага. Одоо жишээ нь ганцхан цалингийн орлоготой гэр бүлээлээ гэхэд тэр цалингийн орлоготой өрнө гарч байгаа зарлага нь маш олон төрөл байдаг. Тухайлах юм бол одоо юу гэдэг нь те хоол хүнсний зардал гэхэд дотроо одоо юу гэдэг зайлшгүй шаардлагатай биш зардлуудыг хүртэл амттан, гац давндаа ч юм уу одоо нэг одоо хүний эрүүл мэндэд ашигтай бус зардлууд маш их орцсон байдаг. Тэгэхээр иймэрхүү байдлаар хит үргэлгэн тооцоогүй амьдарч байгаа бол бас цаашдаа анхаарад одоо энэ В зурган дээр байгаа ийм зурагтаа одоо ижилхэн өрхийн төсөвт бол анхаарах шаардлагатай л гэсэн үг. Тэгэхээр өрхийн төсөв маань өөрөө бас яг хүний биетэй адилхан хэрвээ тооцоогүй үрэлгэн хит хямггүй байгаад ирэх юм бол өвчлөдөг байгаа. Өрхийн төсөв өвчлөнө гэдэг маань тухайн өрхийн санхүүгийн байдал бол хямарж байна гэдгийг илэрхийлдэг. Нийгмийн эдийн засгийн байдлаас болж болно. Эсвэл тухайн өрхийн өөрийн санхүүгийн сахилах батгүй байдлаас өрхийн төсөв маань өөрөө бас юм хямрах ийм байдлуудаас ажиглагддаг. За тэгвэл бүгдөө өрхийн төсвийг ямар аргаар хөтлөх вэ? Өнөөдөр өрхийн төсөв хөтлөх маш олон гоё аргууд бий болцсон. Хүмүүс одоо ямар ч аргаар өрхийн төсвийг хийхэд одоо бэлэн мэдээллүүд, загварууд, аргачлалууд их болцсон байгаа. За үүн дээр бол хамгийн энгийн аргачлалуудыг та бүхэнд хэлж өгье. За нэгдүгээрт нь дугтуулан төсөвлөх гэж байна. За уг аргыг бол Солонгос улсад за одоо юу гэдэг нь Азийн улсуудын гэр бүлд маш их ашигладаг. Яагаад вэ гэхээр олж байгаа орлогоо дугтуунуудад хуваарилдаг арга байгаа.
Тэгтээ маш олон дугтуу гаргаж болохгүй. Тэхийн бол нөгөө нэг зардал маань дутахад нөгөө дугтуугаа авч хэрэгэлдэг ч юм уу. За эсвэл одоо юу гэдэг те нөгөө зарчмаа энэ дугтуу төсвийн зарчмаа барьж чаддаггүй. Тэгэхээр доотлол нь ер нь бол 2, дээдлэл нь 5 дугтуу үүсгээд тухайн өргөхөөр орлогоо тэр дугтуунуудтай хуваарлахыг хэлж байгаа. Ингэж хийж чадах юм бол бас яах нь тухайн дугтуун доторх мөнгө дутахад та өөр дээрээ тохио өгөх ёстой гэсэн үг. Яагаад гэвэл анханасаа өрхийн төсвөө 100% хуваарлаж чадаагүй байна. Бас энэ дээр анхаараа гэдэг тохио өгч яадаг. За хоёрдугаарт нь хүснэгтлэх арга байгаа. Хүснэгтлэх арга бол ерөөсөө өөрөө маш олон гоё юм энгийн байдлаар хүснэгтийг үүсгэж болдог. Жишээлбэл орлогыг зүгээр орлого гэж бичээд одоо 500 мянга 1 сая төгрөг гэж бичихгүй, орлогоо нэг талд нь, зарлага нөгөө талд нь. За ингээ орлого зарлагын зөрүү үлдэгдлээ доотлолт нь ч юм уу те. Ингээд өөрөө хүснэгт зохиочж болдог. Тэгхийн бол таны хийж байгаа өрхийн төсөв чинь одоо маш гоё цэвэрхэн, эмх цэгцтэй, өөрт чинь хийхэд ч гэсэн хялбархан ийм болж ирдэг байгаа. За дараагийн нэг арга бол гараараа бичих арга гэж байна. Тэгэхээр гараараа бичнэ гэдэг бол ерөөсөө хүн болгонд байдаг бэлэн зүйлээ ашиглана гэсэн үг. Бид нэр дэвтэр аваад, бал аваад ч юм уу те өөрсдөө тэмдэглээ явуулчих болдог. Тэгэхээр тэгэж тэмдэглэж явж байхад тухайн өрхгөр маань юуг хардаг вэ гэхээр яг энэ өдөр энэ зардлыг би яагаад гаргачихсан юм бэ? Олж байгаа орлогоо бид нэр зөв зарцуулсан юм уу? Хүүхдтэй өгж байгаа карманы мөнгө маань хүртэл өнөөдөр 7 хоногт хэдэн төгрөг өгд юм бэ? Ингээ гих мэтчлэн бид нараас одоо юу гэдэг нь те хямгадах боломжтой ч юм уу, төлөвлөх боломжтой, хуримтлах боломжтой олон зүйлүүдийг өөрийнхөө өрхийн төсвийн тэр бичиж байгаа түүх тэмдэглэл дотроо харж чаддаг байгаа. Тэгэхээр өрхийн төсөв хөтэлдэг айл бол маш олон давуу тал, ач холбогдлуудыг мэдэрч чаддаг. За үүн дээр бид нар өрхийн төсөв хөтэлдэг айлд ямар давуу тал байд юм бэ гэдгийг харъя. За жишээлбэл мөнгөний үн цэнийг мэддэг. Тэгэхээр мөнгөний үн цэнийг мэднэ гэдэг бол өнөөдөр хүмүүс ярьж байна. Орлого маань бага, зөвхөн цалингаараа амьдардаг тий. Цалингаасаа зээлээ төлөөд үлдэж байгаа орлого маань хэрэглээнд хүрэлцэхгүй гэж ярьдаг. Гэтэл амьдрал дээр бид нар мөнгөний үн цэн гэдэг бол эргээд таны олж байгаа орлого таны амжиргааг өөрөө ямар үн цэнтэй байлгаж байна гэдгийг илэрхийлдэг байгаа. Тэгэхээр өрхийн төсөв хөтэлдэг байлал мөнгөнийхөө үн цэнийг бас мэдэрч чаддаг. За дараа нь өөртөө байгаа мөнгөө зөв хуваарлаж чаддаг. Тэгэхээр өрхийн төсөв хийж байгаа хүн бол өөртөө байгаа мөнгийг хаана хэдэн төгрөгийг зарцуулах вэ гэдэг хэмжээгээ мэдчихдэг. За мөн төлөвлөөгүй зардлуудаа хянаас сурчдаг. Та маш олон төлөвлөөгүй гинтийн зардлуудад айд сандрах биш, харин урдчлаа тэр зардлуудад тодорхой хуримтлалыг үүсгээд явж болно. Ингээд санхүүгийн зорилго тавина, ирээдүйд бас үр хүүхдийнхаа гэр бүл төлөвлөлтийн асуудалд анхаарна гэх мэт маш олон сайхан давуу тал ач холбогдлыг өрхийн төсөв хөтэлдэг гэр бүл мэдэрч чаддаг байгаа шүү. Анхаарал тавьсанд баярлалаа.